Après l'entretien. Alors, l'entretien? Bien, je suis contente. Moi aussi, je pense que c'est bien. Il demande mes horaires et mes qualités. Moi aussi. Maintenant, on attend. Oui, bonne chance. Merci à toi aussi. 4 courant dans une agence de service à domicile. Bonjour madame, vous venez pour le poste? Bonjour, oui, je m'appelle Sophia. Où avez-vous travaillé? 3 ans chez des particuliers à Lyon. Quelle tâche? Ménage, repassage, courses. Vous êtes disponible quand? Tous les matins, sauf le week-end. Vous êtes ponctuel? Oui, toujours. За энд болохоор après l'entretien гэж байна. За ингээд ярилцлагын дараа гэсэн үг те. Entretien гэдэг чинь нөгөө ярилцлага. За ярилцлага яасан бэ? За тэр яасан бэ гэдэг үг нь мэдээж энэ дотор байхгүй байна те. Тэгэхдээ энэ хоолойныхоо өнгөөрөө хэлэгдчихэж байгаа, илэрхийлэгдчихэж байгаа те. Тэр нь alors l'entretien alors гэдэг энэ өөрөө зайлвэ гэсэн утгатай ийм сул үг. Alors тэгэхээр энэ бид нар кино хүн ярьж байхад те тэгсэн чинь яасан дараа нь яасан гэж асуудаг шүү дээ тий. Дараагийнхаа үргэлжлэлийн сонсохын тулд Франц хэлээр бол alors зайлвэ за тэгээд гэсэн утгаар хэлдэг шүү. Bien за дажгүй ер нь сэтгэл хангалуун байна. Би ч бас ер нь дажгүй л гэж бодож байна. Тэд нар миний цагийн хуваар болон давуу тал зан чанарыг асуусан. Надаас ч бас. Одоо хүлээх л үлдлээ. За мэдээж энд үлдлээ гэдэг үг нь бол байхгүй нэ тий. Тэгэхээр унатон одоо хүлээж байна гэсэн утгатай одоо цаг дээр хэлсэн байна. Тэгээ бид нар бол одоо ямар нэг юмны хариугаа одоо хүлээж дээ. Тэгэхэд maintenant унатон ингээл хэлээ болоо. За тэгээ үе харин тийм ээ амжилт хүсье баярлаа танд ч бас. Тэгээ одоо энэ чинь les horaires гэдэг нь цагийн хуваар les qualités гэх юм бол сайн чанар одоо давуу талыг хэлж байгаа. Дөрөвдүгээр харилцааны болохоор юм гэрийн үйлчилгээний ажилд зуучлах агентлагыг ингэж une agence de service à domicile гэж байна. Domicile гэдэг нь болохоор ах уй одоо гэрийг хэлж байгаа. Оршин суугаа хаягдар гэх юм бол une adresse domicile гэж хэлдэг. За тэгэхээр энэ гэрийн ахуйн үйлчилгээний агентлаг гин л дээ. За энэ чинь сайн байна уу гэдэгтээ та энэ местний төлөө ирж байна уу? Энд ажилд орохоор ирж байна уу? Тийм ээ. Сайн байна уу? Тийм ээ. Намаа София гэдэг. Та хаана ажилласан бэ? За ингээ харах юм бол avez-vous гэдэг энэ avoir үгч хувирсан байгаа тий. Тэгээ ингээд travailler гэдэг нөгөө ажиллах гэд одоо цаг дээр хуургаж мэддэг үйл үг чинь энэ дээрээ ийм акценттэй болоод гараад ирсэн байна. Тэгэхээр энэ avez-vous travaillé гэдэг нь бидний одоохондоо үзээгүй байгаа ийм passé composé цаг. Нэг төвшөнд бол үзээгүй байгаа. Дөнгөж хичээл эхэлж байгаа тохиолдолд үед. За тэгээд 3 ans chez des particuliers. За өмнө нь болохоор нөгөө өмнөх харилцаан дээр chez une personne гэдэг нэг хүн гэжсэн те нөгөө тэрийг чинь болохоор нэг хүн гэдэг une personne гэдэг чинь ахаад арай өөрөөр одоо албаны ярианд бол ингээ particulier гэ гараад ирж байгаа байхгүй юу? Particulier гэдэг нь болохоор хувь хүн гэсэн үг. Хувь хүн одоо худалдаа 8 дээр ч гэсэндээ тий хувь хүнээс машина авсан, хувь хүмүүс хоорондоо машина өгөлдсөн, авалдсан гэж ярих юм бол энэ entre particulier гэж ярьдаг. За тэгэхээр particulier гэдэг нь зүгээр шал өөр тохиолдолд chez гэхгүйгээр тэдний гэдэг юм утгааргүйгээр particulier гэх юм бол онцгой төр гэсэн үг байхгүй юу? За тэгээд chez des particuliers гэхээр хувь хүмүүст 3 жил ажилласан гэж чинь тий Лион хотод. Quelle tâche? За энэ tâche гэдэг нь болохоор ямар үүрэг одоо дааж авсан ажлыг хэлж байгаа. За ямар ажил хийдэг байсан бэ? Ямар үүрэг гүйцэтгэдэг байсан бэ гэсэн үг байна.
Ménage гэдэг нь гэр цэвэрлэх, repassage эндүүдлэг, цэвэрлэгээ эндүүдлэг, хүнс цуглуулна. За хэдийгээр хүнс гэж хэлж байгаа ч гэсэн энэ les courses гэдэг олон тоон дээр хэлэхээр ерөөсөө ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийг цуглуулахыг дэлгүүрээр явж цуглуулахыг л ингэж хэлдэг тийм ээ. За être disponible гэдэг нь боломжтой байх, завтай байх боломжтой. Тэрийг хэлж байгаа. Та хизээ боломжтой вэ? Боломжтой вэ? Өглөө бүр sauf гэдэг нь одоо тэрийгс тооцвол гэсэн үг тий. Тэгэхээр хагас бүтэн сайныг эс тооцвол өглөө бүр боломжтой. Vous êtes ponctuel? Та цаг барьдаг уу? Тийм ээ. Байнга. Гэнэ.